Эрхэм сонсогчдоо сайн байцгаана уу? Эрүүл амьдрах уу зөв хооллоо. Манай цуврал нэвтрүүлгийн ээлж дугаарыг хэлж байна. За ингээд эрүүл мэндийн зөвлөгч багш Өвөр Монголын телевиз хорооны тусгай мэрэгжилтэн Улаанбаатар их сургуулийн хүндэт доктор Мөнхөө багштайгаа бид өнөөдрийнхөө нэвтрүүлгийг цааш нь үргэлжлүүлэн та бүхэндээ хүргэнэ. За өнөөдрийн сэдв бол витамины эргэн тойронд бэлтгэмлийн тухай ийм сэдв байгаа. Ер нь бид энэ орчин үеийн амьдралдаа бэлтгэл болгосон витаминуудыг ихээр хэрэглэх болсон энэ талаар онцгойлж ярий. Яг л Мөнхөө багшийн хувьд энд бас сүүлийн эрдэм шинжилгээний ололтуудаас, судалгаануудаас бас дүгнсэн мэдээллүүдийг хүргэх гэж байгаа нэг чухал байна, тийм ээ? Тийм. За. Ер нь бол нэг ийм мэдээлэл байгаа юм л да. Америкийн одоо энэ анаах ухааны сэтгүүл дээр нийтлэгдсэн байгаа юм. 2007 он 2 сарын 28-ны өдөр дээр Америкийн анаахын сэтгүүл чинь бол дэлхийн одоо хамгийн өндөр зэрэглэлийн сонин шүү дээ, сэтгүүл шүү дээ. Тийм болохоор анаах ухааны хувьд тийм болохоор энэ чинь ерөөсөө л одоо баталгаажсан гэсэн утгаар ойлгож болох юм аа. Энэ бол одоо 1990 оноос бол 2005 оны хооронд 15 жилийн хугацаанд бол дэлхийн олон байгууллагууд 68 салбараар одоо ингэж судалгаа хийгээд 47 их бүтээлтэй энэ судалгаа гарлаа гэсэн үр дүнд бол ингэж хэлж байгаа юм л да. Энэ витамин гэдэг эдийг бол ерөөсөн хоол хүнснээс авал их сайн юм байна. Бэлтгэмлэлээр болохоор хүний биед их тийм сайн үйлдэл сөрөг нөлөө үзүүлээд байна. Гарч ирээд байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр энд бол ерөнхийдөө бол нэг 180 мянган хүн холбогдож тэр витаминыг уусан байгаа юм л да. Нэг хэсэг нь бол витамин хасна витамин уудаг. Хасна болтоор зүгээр витамины бэлтгэлтэй адилхан одоо нүүрс уснаа нэглэж юм уу энэ шиг хэрч юм уу нэг юм уулгачдаг байхгүй. Тэгээд л энэ хоёр бүлэг хүмүүсүүд чинь 15 жил хянана шүү дээ. Хяналтанд одоо яаж байна, өвчилж байна уу, ямар болж байна. Ингээд одоо олон жилийн хяналтын дагуу гараад ирсэн чинь одоо бэлтгэл уусан хүмүүсийн одоо энэ өөхөх норм гэх юм да их өндөрцөс гарч ирсэн. Наад бүлгээс нь бол 5%-аар одоо өндөр. Амьдрах нас нь богиноссон тийм ээ. Хүний амь насыг одоо богиносгосон байна гэсэн. Тэгээд одоо яг тус нь ингээд аваад үзэхдээ бол яаж байгаа юм бол энэ витамин Е бол ерөөсөө 4%-тэй байсан. Витамин Е уусан хүний амь нас нь бол 4%-аар авахд богиноссон байсан. За тэгээд тэр бета лувунгийн ид гэж байдаг юм л да. Бас витамин А-гийн төрөлтэй. Бета гэдэг нэг тийм англиар бичээд байдаг. Тэр ерөөсөн байдаг. Тэрийг бол зөндөөл хэрэглэж байгаа. Тэрийг бол 7%-аар ингээд амь насыг одоо хоригдуулсан байна гэх юм уу, хохирдуулсан байна гэсэн байдалтайгаар. Витамин А бол ерөөсөн 16% хамгийн өндөр гарч ирж байгаа. Тэгээд энэ мэдээллийг бол одоо интернетээс бол зөндөө байгаа. Би нэг эхлээд яаж мэдсэн юм бол энийг бол хятадын нэг том эрдэмтэн телевизээр ярьж яхад нь үзээд өө эн чинь юу болчихоо гэдээ би сандраад одоо нөгөө интернет орж үзсэн байхгүй. Тухайн үед би тэгээд интернетээс энийг олж авч ирсэн юм. Тэгээд би бас зочирд орж ирсэн. Тэгээд би энэ арайч асагдуулахдаа ийм хэмжээнд хүрэхгүй байл гэж бодож ирсэн байхгүй. Тэгсэн чинь тухайн үед үнэхээр асагдж ирсэн гэдэг. Тэгээд энийг нэг нийтлэхгүй байгаа да. Нийтлэлээр энэ чинь энэ артард одоо зөндөө их ааж явахын асуудлууд байгаа. Мөнгө төрөний асуудал, санхүүгийн асуудал ийм юмнууд бас байгаа байх гэж бодож байна. За тэгээд ерөнхийдөө бол энэ шимт ижил гэдэг энэ хэрвээ энэ витамин хэрвээ юундаа байсан бол хоол хүнсэн дотор байх үед бол энэ бол үнэхээр хүний биед яалтгүй шаардлагатай юм л да. За энд нэг үлгэр оруулаад би яриадах уу? За тэгээд витаминыг яаж олж мэдсэн бэ гэвэл дээр үед чинь одоо витаминыг хадгалах аргыг мэддэггүй байсан. Тэгээд дэлхийн бүсгүйч ерөөс сайн мэддэггүй байсан. Нөгөө далайн аялал хийгээл нөгөө бартаа шимжилэгчүүд явдаг шүү дээ. Одоо хэдэн сард энэ хэдэн жилээр ч явдаг байсан гэж байна. Тэгээд тэд нарын чинь гол хоол юу байнаг бол хатсан загас одоо тэр давсалсан ногооч гэдэг юм уу. Тэгээд тэр талах байдаг юм уу. Иймэрхүү зүйлс байгаа. Хамгийн гол нь шин сорго ногоо жимс ерөөсөн байх боломжгүй хадгалах боломжгүй болохоор Европын одоо тэр Колумби түүнээ аялал гараад тэгсэн чинь гэмт одоо энэ хүмүүсүүд нь дахиад л одоо нөгөө далайчдууд чинь өвдөд одоо тэрний яадаг нь эхлээд бойлоос нь цус гардаг. Манай одоогийн хүнд ч одоо витамин С дутахтаа бойлоос цус гараад нүүр нь харлаад тэгээд эндүүл баам өвчин үлж яана гэж бүлэн хавдаад зүрх нь одоо мууддаг байхгүй. Ингээл дархлага нь муудаад өвчин болдог. За ийм хэлбэрүүд ороод ирсэн гэж байгаа байхгүй. Тэгээд одоо яг хуу далайчд чинь одоо хүн далай дээр хэрвээ өвчхөд яах вэ? Мэдээж далай руу хаяа тийм ээ. Тэгвэл загас идэх тийм ээ. Тэгтэр тэр далайчид одоо тэр онгоцных анхмадаас зөвшөөрөл авч байгаа. Эзгүй арал өнгөрч ил дээ. Тэгээд энэ эзгүй арлыг өнгөрөхтөр зэрэг бид нарыг энд буулгачгаа. Бид нар яасан загаснаа хоолуулаа яах. Наралдаар яах вэ? Нэг ясаа навчиж гэдэг юм уу яадаг юм гоёлт байсан. Тэгээд зөвшөөрөөд буулгасан байгаа юм л. Тэгээд энэ хүмүүс буулгаад одоо нөгөө усан онгоц яваад өгнө шүү дээ. Усан онгоц цаашаа явуулчихна. Тэгээд усан онгоц буцаад ирж л дээ энэгээр. Ус замдаа буцаад ирсэн. Хой энэ хүмүүсүүд бүгдээр амьд байж байсан. Тэгээд гайх юм шиг үүс. Тэгээд энэ одоо ямар учиртай байна гэсэн чинь тэр ууландар бол үнэхээр одоо яг их ариун жимс байсан баг. Нөгөө улаан жимс байсан.
Тэрийг идэл дорхноо хүмүүсүүд нь өөрснөө идгэрсэн гэж байгаа. Тэгээд энэ дээр нэг эмч байсан. Ард нь одоо харьцнаад зайлшгүй эднэрийн эдсэн ногоо жимсэн дотор нэг асуудал байгаа гэд энийг судлаад тэгсэн чинь витамин гэдэг чинь одоо бүлгөөр гарч байгаа. Витамин С, витамин B, витамин А тэгээд л одоо D гэдэг одоо нэг бүлэг юм байна. За энэ бүлгүүд нь бол байна шүү дээ. Энэ хоол хүнсэндээ байхын үед бол ерөөсөн хүнээ биед масар их хэрэгтэй юм. Ерөөсөн тэгээд бид нар бэлдмэл болохдоор яадаг үгүй атгаар хэрэгжилж болж байгаа байхгүй ихэвтүүлээ хэрэгжилж болж байгаа. Нин илүү магадгүй одоо зарим компаниуд өөрийнхөө үр ашгийг төлөө атгаар болгодгийг. Намайг одоо яадаг гэхээр одоо энэ хүмүүсүүд одоо энэ олон байдсан маа энэ одоо витаминээ бэлддэг юм одоо энэ танай анчиг өдөр нэмэлт тоол гэдэг тийм ээ. Тийм. Нэмэлт тоол гэдэг юугаар утгаар бол намайг одоо хүмүүсүүд очиж нэг найз нөхдөд ч юм уу хүмүүсүүд очиод одоо энийг би нэг яамаар байна. Бизнес болгоо байна. Чи нэг очиод үзээх энэ болох нь үгүй юу гэж намайг олон газар очиж суулгад юм л за. Би тэгээ яг одоо дээр бас гэсэн бүгд очихдоор чинь доош тэр чинь янз бүрээр уулгаж байгаа. Өдөрт бүр хатгаар 3 удаа уулгаж ясныг би үзсэн. Би тэгээ дараагүй одоо уухгүй гэж хэлхийн аргагүй шүү дээ. Бас тэр нэг удаа уугаад хордчихоор гэсэн юм бол өдөр болгон ууж яадаг байх юм. Тэгээд ууж байсан л дээ. Тэгэхээр яагаад юм бол тэр аажахын ашгаас болоо хүнийг их хэмжээгээр урт удаан хугацаагаар болгодог. Энэ бол туйлын буруу юм байгаа юм л да. Хэрвээ дутагдсан үед витамин ч юм шүү дээ. Эмчийн дэвдэмжтэйгээр цохих хугацааны дотор уугаад зогсоох ёстой байхгүй юу. За ингээд одоо их хэмжээгээр уулгаж байгаа. Тийм болохоор энд нь их буруу байгаа. Ер нь тэгээд нэг жимсээр аваад хэлэхэд тэр өөрөө эрүүл байхын тулд тэр нэг зүйлийн бодисыг их хэмжээгээр шингэн авах тийм болцоо байхгүй. Хэрвээ их хэмжээгээр шингээд аваад хотлого өсөд өөрөө тэр жимс чинь ургаж босорч чадах юм байч шүү дээ ногоо юм чинь. Тэгээ ийм учраас бид нар хоолноос болоод идэхэд бол тийм их хэмжээний хотлого авах болцоо багтай. Витамин дотор одоо А-гийн төрөл байна, D-гийн төрөл байна тийм ээ. Эднэрийг бол бид нар юунаас авч байгаа малын илэгнээс нэлээ авдаг баг. Тосон дуустдаг витамин гэдэг. Тэгэхээр илэгнээс их сайн авдаг юм. Махан дотор бас байна. Тийм. Илгийг бас нэг удаа их хэмжээгээр идвэл бид нарт хордлого үүснэ. Тэр сайн биш. Гэхдээ одоо манай Монголд нэг харагдаж байгаа юм нэг удаа илэг шаарж идэл баах нэг мал илэг идчихдэг. Энэ их тойлын буруу байгаа. Хэрвээ өдөрт аргагүй яг нэг 5 грамм юм нэг өнгө илэг идчих юм бол энэ дотроос маш сайн витамин олно гэдэг нь бол ойлгомжтой. Яа иймэрхүү байдлаар ингээд бид нар энэ байгалийн төгс хоол гэж би их ойлгодог байхгүй. Ягаад байгалийн төгс хоол гэж хэлж байгаа юм бол хэрвээ нэг буудаа байхаар ботгоо тэр хальсан дотор нь чирхлэг идтэй дотор нь юу байна гэвэл витаминтай тэгээ дотор нь эрдэс бодистай ингээд задралнуудаа гардаг энэ бол төгс хоол юм а. Хэрвээ тэрийг ингээд цайруулаад байгаа хамгийн сүүлд нь нүүрс усны нэг үзэхтэр төгс биш болоод яваад гэж байна. Түүнтэй адилаар бид нар витаминыг хаанаас олж авч явах ёстой юм бэ? Бид нар хоол хүнснээс нэн илүү төгс хоол хүнснээс олж авч явах. Байгалаас цаансан заяахтаа өргөн бүсэд заяатсан байдаг. Бид нар үйлдвэрлэлийн аргаар л баахныг хаяа явуулчихж байгаа. Ийм бололтоор витаминыг олж авахдаа энэ талаар бодол хийлүүлэх зүгээр болов уу гэж бодож байна л дээ. Тийм ингэж л ойлгох нь шүү дээ багшаа. Энэ бэлдэмлийг энэ нэмэлт тижэл хоолыг бол биднэрт одоо сурталчлагатай юу гэхээр энэ бол эм биш учраас та бүхэн нэмэлт хоол учраас өдөр болгон идэж болно. Хүний биед ямар ч хоргүй гэдэг ийм сурталчилгаа явдаг. Тэгэхээр одоо бид нар юу гэж дотроо ойлгох ёстой юм гэхээр энэ бол ямар ч байсан эмийн төрлөө. Тийм учраас яг А витамин дутагдсан бол А витамина тодорхой хугацаанд нөгөө А витамина нөхөх хэмжээнд уугаад зогсох ёстой. Байнгын амьдралын хэрэглээ хоол болгож болохгүй юм байна зөв үү? Тийм. Энэ бол их зүйтэй. Тэгээд тэрийг хэрэглэх үедээ заавал эмчийн зөвлөмжтэй байх нь хамгийн зүйтэй гэж бодож байгаа. Тийм ээ. Хэрвээ та ямар нэгэн сурталчилгаа юм уу ямар нэгэн эмчийн зөвлөмжгүйгээр урт удаан хугацаагаар их хэмжээгээр уувал зайлшгүй хордлого үүснэ. Энэ бол батлагдсан юм. Та хэрвээ аргагүй нэг бага хэмжээгээр уувал хордлого үүсгүйгээр бодъё. Тэгвч бол энэ витаминууд ихэнх нь бас үйлдвэрлэлийн аргаар хийсэн болохоор химийн томьёогоор хийгдсэн байж болно. Хүний аргаар хийгдсэн байж болно. Энэ бол байгалаас заяагдсан юмтай ийш өөр байгаа байхгүй юу? Тийм болохоор бид нарт ослог витаминыг хаанаас олж авах вэ? Маш их амархан шүү дээ. Бид нар сайн чанарын олон төрлийн дос, нэг төрлийн досыг иддэг. Олон төрлийн сайн чанарын ургамлын дос байна. За тэгээд тэр одоо буудай гэдэг юм уу, бүхэл хоол хүнс гэдэг юм уу, энэ төгс хоол хүнс эднээс бид нар олоход маш их хялбар олж авч болж байгаа байхгүй. Хамгийн гол нь нэг төрөл биш, олон төрлийг ингэж хэрэглүүл олоод авч болж байгаа юм. Ер нь бол одоогийн судалгаанд авч гэх юм бол Европт бол одоо витамины өрлөөсөн бид нар татгалзъя гэсэн ийм үг яриануд их явагдаж байгаа. Ягаад гэвэл манай энд чинь харцсангүй байгаагүй. Европчууд ч бол өдөр болгон ууж яадаг гэсэн. Тэгээд одоо тэр европчуудын одоо сүүлийн үед бол энэ витамины өрлөөсөн татгалзъя бид нар эргэж байгалийнхаа цэвэр хоолнд орё гэсэн ийм уриануд бас явагдаж байгаа л да. Дээр энэ юу байдаг штэ нэг дэлхийн эрүүл мэндийн байгууллагад байдаг штэ. Тэрнийг удирдах гэсэн хүн хүртэл ийм яриа ярьсан байдаг. Энийг бол ер нь бол англиар бол интернет орвол хангалттай мэдээллийг бол авч болох нь тийм ээ.
Ер нь бол интернет бол ортом бол юу гэж ордог вэ? Витамин эмүү хор өгөх үү? Иймэрхүү утгатайгаар бичигдсэн байдаг юм байна. Тэгээд. За англиар бол витамин эмүү хоруу гэдэг иймэрхүү сэдв өгөөд одоо олж болох нь олж болно. Ийм тал юм байд юм байна гэж. Ер нь бол тэгээд бид нар байгалийн мэтгүүдэн болохоор байгалийнхаа ямыг л хэрэглэх нь их зүйтэй гэж би бол хувьдээ ингэж бодож байгаа. Хэрвээ дутагдсан үед бол зайлшгүй одоо хэрэглэн шүү дээ. Хүүхдүүд сая төрсэн хүүхдүүд бол орцонгойгоор витамин А, Е баг дутагддаг. Энийг эмчийн заавраар зохимжээр хэрэглэдэг. Яагаад дутагддаг юм бэ гэвэл хүүхдийн одоо энэ танайд юу гэж хэлж байна? Одоо энэ хүүхэд ээж хоёрыг чинь хооронд нь холбож байдаг энэ таван дараа хүй юу? Тийм. Хүйгээр дамжин орох үедээ тослог витаминуудыг тарцсангуугаар саатуулдаг. Хөрөнгөж нэвтрүүлдэг. Тиймээс нялх хүүхдүүд ерөөсөн төрснийхэн дараа 10 хэдэн өдрийн дунд зохимжээнэ энийг нөх ийм аргыг бодвол таарах юм а. Энэ бол бүгдөө эмчийн зөвлөмжөөр хийх хэрэгтэй. Өөрөөн дураараа ерөөсөн нөхж болохгүй. Тэгээд сүүлийн үед бас нэг юм харагдаж байгаа шүү. Нэрээ энэ хүүхдийн тэжээлийг бас анхаарахгүй болвол тэжээл болгонд нь ийм витамины төрлүүдийг нэмээд оруулсан байна. Тийм болохоор энийг бас жаахан анхаарах хэрэгтэй. Бас хитрүүл энэ витамин чинь хоёр зүйл байна шүү. Нэг нь усан дуусдаг витамин. Жишээлбэл С, навчингуучил, витамин B-ийн төрөл. Энийг та хэрвээ илүү уугаад оруулаад шийгээл гаргачих. Тэр ашиглагдахгүй болчихж байгаа байхгүй юу. За та хэрвээ тослог витаминыг явал гаргаж чадах юм байгаад биеийн чинь хурамтлагдаад ингээд хор үүсгэж байгаа. Илүүдэл болохдоо зэрэг л хордлого үүсэж байгаа. Ерөөс нь маш амархан хордлого үүсдэг гэдэг. Ийм учиртай байхгүй юу. Тийм болохоор энийг л зөв ойлгож мэдж авах чухалтай байхаа гэж бодож. Багшаа сая та яриан тундаа навчин хүчил гэж дурдлаа л да. Ерөөсөө миний урд нь сонсож байгаагүй энэ ямар учиртай хүчил юм бэ? Навчин хүчил гэдэг нэрийг ингээд сонсонгот л их ойлгомжтой асуудал орж ирж байгаа. Хамгийн анх ногоо навчтай ногооноос нэг зүйлийн витаминыг ялгаруулж авч. Тиймээ тэрийг одоо өнөөдөр хүртэл навчин хүчил гэж нэрлэлсээр байгаа юм а. Энэ навчин хүчил гэдэг бол энэ их учир утгатай зүйлс байгаа юм л да. Нар их тусдаг газар байдаг штэ. Гэтэ хүний арьс их хар байдаг штэ. Тэр яагаад юм бол навчин хүчлийг хамгаалахын төлөө хүний арьс харалсан байдаг гэж байгаа байхгүй. Тэгээд бас хорт авдраас сэргийлэхийн тулд арьсаа харлуулсан байдаг. Энэ бол нэг зүйлийн борооны шүхэртэй адил нарны шүхэр барьж байгаатай адил юм а гэж байгаа байхгүй. Тэгээд энэ навчин хүчил нь юутай холбогдолтойгоор хүний арьсыг хүртэл харгадаг ийм их чухал юм бэ гэвэл хүний мэдрэлийн гуурсын бүтцийг маш их чухал үйлдэл үзүүлдэг гэж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл одоо хойд үзэн бойжуулах үедээ хүүхэд одоо ингээд яаж та бий болж явах үед эхний 3 сар навчин хүчил дутагдвал оюун санааны одоо хомсдолтой ч юм уу. Гүйл мэдрэлийн гуурс гэж байгаа байхгүй. Мэдрэлийн гуурс юуг хэлж яанаг бол тарих болоод нуусыг хэлж байгаа. Энэ гуурсын бүтц одоо задрал юм уу тарихгүй хүүхэд бий болдог ч юм уу нуус нь одоо гацирсан байдаг ч юм уу ийм юм. Навчин хүчлийг хаанаас гаргаж авч болдгийг жишээ. Навчин хүчлийг жишээлбэл одоо энэ хятад авч хэлэх юм бол навчин хүчлийг жирэмслэхийн өмнө заавал 3 сард ууж байгаа. Жирэмсэлсэн бүсгүй болгон 3 сарын өмнөөс эхэлж ууж байгаа. Энийг бол бэлтгэлээр хангаж байгаа. Навчин хүчил юунд байна гэвэл хоол хүнсэн дотор дэлгэрэнгүй байгаа ер нь бол. Одоо голдуу бол ногоо жимснээ төрөл. За тэгээд одоо энэ нөгөө хөц будаач гэдэг юм уу тэр 13 гэдэг юм уу энэ бүхэл их байгаа. Буурцхан дотор ч их байгаа. За яг уу илгэнд бол зохимжээнэ бас байгаа байхгүй биш бүр байж байгаа. Гэвч бол хэрвээ жирэмслснээр аваад хэлэх юм бол тэр үеийн хэрэгцээ асар их өндөр болдог. Тиймээс ер нь бол одоо би бол энэ эрүүл хүүхдийг бид нар бий болгоё гэж байгаа. Хүн бол өөрийн биендээ анхаарал тавиад бол жирэмслэхийнхаа өмнө ураг тогтож үр тогтохын өмнө 6 сараас эхлээд өмнө 6 сар шүү. Эхлээд одоо аав ээж болох хүсэлттэй хүмүүсд өөрийн биендээ анхаарал тавиад жишээлбэл энэ навчин хүчилж байдаг юм уу, ногоо жимсж байдаг юм, арх тамхиасан холдох юм. Ингээд бид нар эрүүл хүүхдийг төрүүлэх хэрэгтэй байна. Эрүүл хүүхдийг төрснээр дараа бид нар эрүүл мэндийг ярих хэрхэмтэй болж байна. Ийм тал. Энэ навчин хүчил ягаад жирэмсэн хүн болгонд албан ёсоор уулгаж байна гэдэг энэ цааталт нь учир утгатай. Энэ зүгээр нэг тийм нэг бодлого биш шүү. Бид нар ерөөсөө энэ талаар сонсоочгүй юм. Сонсоогүй юм байна. Тэгвэл энэ талаар анхаарах хэрэгтэй. Ер нь бол жирэмслэхийн өмнө яхан ногоо жимс юм уу тэр нөгөө танайд нэг автгаа ингээд авцсны чи юу гэдэг үлээд нэг овёс жараа биш үү? Овёс тий. Овёс гэж хэлж байна. Овёс гэж хэлнэ. Тийм тэр буудаан дотор бол бас их байдаг байхгүй навчин. Ааха. За ийм талаар анхаарал тавих юм бол бас яг эрүүл хүүхдэд дөрүүлэх юм. Тэгээд навчин хүчил чинь байнгын бид нарт хэрэгтэй. За иймэрхүү байдлын витамин л дээ. Энэ талаар анхаарал зүйтэй байхаа гэж бодож байна. За нэвтрүүлэг маань өндөрлж байна. За өнөөдөр
Бид витамины эргэн тойронд ярьлаа. За тэр дотор одоо энэ бэлтгэл хоолны нэмэлт тэжээл гэж яриад байгаа. Энэ витаминуудад их том анхаарлыг мөнхөө багш бид бүхэнд хэлж өглөө гэж бодож байна. За мөн навчин хүчлийн талаар миний хувьд гэхэд анх удаага энэ талаар мэдээлэл авч байна. За тэгэхээр иймэрхүү үр дүнтэйгээр өнөөдрийн хичээл маань өндөрлж байна. Хэрэгтэй зүйлүүдийг сонсч авлаа гэж би бодож байна багшаа. Танд их баярлалаа. За нэвтрүүлгээ өндөрлөе. Би өнөөдрийнхөө одоо зочноо танилцуулъя та бүхэндээ. Эрүүл мэндийн зөвлөгч багш, Өвөр Монголын телевиз хорооны тусгай мэрэгжилтэн, за Улаанбаатар их сургуулийн хүндэт доктор Мөнхөө багш өнөөдөр бид бүхэнд радио хичээлийг заалаа. За эрүүл амьдрья гэж бодж байгаа л эрхэм сонсогчдоо бүгдээрээ зөв хоолцгоё. Энэ үрээгээр нэвтрүүлгээ өндөрлөе. Дараагийнхаа нэвтрүүлгээр уулзъя. Баярлалаа.